Шинжлэх ухаан тань мэдхүйн Одмөндөр суваг үзэг сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Кино түүх нэвтрүүлгийн маань хаалтын онцгой дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон Одмөндөр радио 83.3 107 гэсэн хост дэлгөөнөөр хүлээвч сонсож байна. За энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ үрээтэй Түлээ шүү. За мөн MCS Coca-Cola хамтран ажиллаж байна. За студид хөтлөгч Инхбат Цингэл хоёр нар бэлэн болсон байна. За арай минь Цэнгэлээ. За 20 дугаар үлээлт маань их хөө дуусч байна тийм ээ. За ингээд кино түүх нэвтрүүлгийн хаалтын дугаарыг хүргэж байгаа да. Баяртай жимшиг, гонигтай жимшиг байна. За хүн төрөлхтөн түүхэндээ хэд хэдэн чухал нээлтүүдийг хийж тэр нээлтүүд нь бидний хувь заяа хөгжлийг асар хурдтайгаар өөрчилсөөр ирсэн. За анх галыг нээж, давсыг ашиглаж нэг ухаанд нь дугуй зохион бүтээсэн. Хэвлэх төхөөрөмжөөр эрдэм мэдлэгийг түгээж эхэлсэн хүн төрөлхтөн хийл хөгжмийн аянд уярч байлаа. Харин дараа цаасан дээр харсан зүйлээ буулгаж чаддаг нүд зохион бүтээсэн бол тэр дүрсүүдээ ар араас нь хурдтай тоглуулах юм бол хөдөлгөх юм бол хөдөлгөөнд дүрс бий болох юм байна гэдгийг 1888 онд олж нээсэн байна. Харин дараа нь компьютер гэдэг гайхамшиг түүнээс улбаалan интернетийг зохион бүтээсэн. Харин одоо бид хиймэл оюун ухааны эрен үед амьдарч байна. За энэ доо чухал нээлтүүдийн донд скотчийг оруулахгүй бол өстой болохгүй. За эдгээр чухал нээлтүүдийн нэг болох кино урлагийг бид Одмөндөр сувгийнхаа тань мэдхүйн нэг хэсэг болгон 2 дугаар улиралдаа энэ цаг үед болоод тухайн цаг үеийнхаа хамгийн шилдэг гэсэн 50 киног ярьсан байгаа. За бид киног үзээд түүнээс авах юм зөндөө байдаг. Сурах юм, сургамжууд, за мөн хаях юмч зөндөө бий. Маш утгагүй тэнийг юм зөндөө гардаг шүү дээ, тийм. Тийм болохоор авахыг аваад хаяхыг авах хэрэгтэй. Хаяхыг хаях хэрэгтэй. Хаяхыг хаях хэрэгтэй. За киног бүрэн ойлгож мэдэрч үзэх юм бол бид эндээс мэдлэг, мэдээлэл, сэтгэл гоо зүүн таашаал авч чаддаг. Кино бидэнд багш, сэтгэл зүйч, дурсамж хадгалагч болдог. Ер нь бол гайхалтай урлаг. Зарим нэг хүн хамгийн чухал урлаг гэж хэлсэн байдаг. За киног зарим нэг харамсалтай юм. Киног зүгээр үзээд өнгөрдөх хүмүүс байдаг. Тэр бол үнэхээр харамсалтай. Тэд зөвхөн үйл явдлыг үздэг. Тулаан энэ хоёр хизээ үнсэлцэг болж гэдэг юм уу тийм акшныг хүлээж үздэг тийм хүмүүс байна. Үгийг баг сонсдгоо гэсэн үг шүү дээ. Тэр бол үнэхээр анзаарахгүй тийм л үзэгч байна гэж хэлмээр байна. За тэгвэл бид өөрсдийн чадах чинээгээр тэр анзаараагүй, анхаараагүй зүйлсийг нь ярьж тайлбарлах гэж оролцсон. За мөн кино хэрхэн бүтсэн талаар кино бүтгэхэд ямар үйл явц болж, ямар их хөдөлмөр шингэж тэр бүтээл бүтдэг талаар бид нэр чадах чинээгээр энэ 2 дугаар улиралтаа ярьлаа. За тэгээд энэ дээр нэг юм хэлмээр байгаа нь тэгэж хөдөлмөр шингээж кино хийж хахад киног хулгайлдаг шүү дээ. Хулгайн сайтууд дээр байрлал нь бүр орчуулаад тавьсан байна. За тэгээд ер нь бол тэгж хулгайн аргаар кино үзэх. За тийм хулгайн аргаар мөнгө болох юм буруу шүү гэдгийг бас дурдсан байгаа тийм ээ. Яг үнэ. Ер нь тэгээд тийм гоё хүн ингэ сэтгэлээ зориулаад бүтээл хийсэн байхад бид нар мөнгө төлөөд үзвэл илүү амттай. Киногоо илүү сайн ойлгодог. Ер нь тийм мөнгө төлж хүний хөдөлмөрийг үнэлж үзэж байгаарэ гэж бас уриалмаар байгаа. Яг үнэ нөө кино баг гэдэг чинь цаана зөвхөн бидэнд харагдаж байгаагаас гадна маш том баг ажиллаж байгаа. Тэгээ бидний энэ төлж үзэж байгаа мөнгө бол хажууд нь юу ч биш байхад тэр хэмжээний төлбөрийг төлөөд тэр урлагийн бүтээлийг хүлээж авмаар байна тий. За энэ дээр бол бүр яалтч гэж уриалмаар байгаа тийм ээ. За бид киног ярихдаа ер нь аль болох үйл явдлыг ярихгүй, спойл хийхгүй гэж зорж ярьдаг. Тэгж хичээдэг байна. Хэцүү байсан. Хэцүү. За тэр киног нэг зохиолч бичиж байгаа шүү дээ. Бидэнд ингээд үнэхээр гоё үйл явдал, гоё ингээд plot twist, үйл явдал өрнөл ингэж харуулах гад хэдэн жилийн хөдөлмөр зарцуулж яхад би тэрийг хулгайн сайтаас үзчихэнгүүтээ чамд яриад өгч болохгүй байхгүй юу? Энэ бол ер нь маш бүдүүлэг явдал. Тийм болохоор бид нэр ер нь спойлыг аль болох цугтаасан. Гэхдээ зарим нэг кинон дээр бол яалтчгүй спойлыг ярьсан байгаа. Гэхдээ ярихаас өмнө заавал анхааруулчихсан. Тэр нь бол юу гэсэн санаа вэ гэхээр за бид нэр одоо ингээд тэр яг тэр спойлдахгүй бол тэр гоё нэг киноны цаанд болсон үйл явдлыг ярих боломжгүй байгаа байхгүй. Тийм болохоор бид нэр анхааруулж байгаа. За яг нэвтрүүлгийг яг энэ дээр зогсоогоод киногоо үзчихээ тэгээд энэ нэвтрүүлгийг үргэлжлүүлж үзээрэй гэсэн юм анхааруулгаар хүргэжсэн байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна. За бас нэг зүйлийг цохон тэмдэглэхгүй болохгүй байна. Олон ч үзэгч биднийг шүүмжилсэн коммент орч те ер нь уулзч бас хэлжсэн шүү.
дэлгэцэнд гараад зургатаар гараад маш олон жил болсон кинонууд байхад тэрийг яагаад спойлдохгүйгээд маяглаад байгаа юм бэ гэдэг. Тэр маяглаад гэдэг нь бол байнга хамтдаа явж исэн ийм шүмж байгаа шүү. За тийм ээ үнэхээр бид нэр олон жил болсон киног спойлдохгүй гэдэг. Тэг яагаад гэвэл бид нар үзсэн байж болно. Олон жилийн хугацаанд олон хүн үзсэн байж болно. Гэтэ тэр үзээгүй хүмүүс маш их байгаа байхгүй. Тэгэд хүүхдүүд бас зөндөө байгаа. Би тэр одоо өөрийнхөө хүүхдэд Джон Сноугийн хувь заяаг яриад өгч болохгүй байхгүй. Яг үнэ. Тэр чинь үзээгүй хүн чинь Джон Сноу ингээл яан гот бүн чи ёо гэж гайх хэвээр шүү дээ. Тэр гоё сэтгэлийн таашаалыг авах хэвээр байхгүй. Яг үнэ. Тэгсэн чинь инх бат гэдэг нэг дурак яриад өгцөн байж идэг. Үгүй яг яавал болно нэстэй те. Энэ дээр би бүр маш их юутай байдаг. Одоо хатуу байр суурьтай гэх юм уу. 2019 онд Endgame гэдэг Avengers Endgame гарахад надаа би нэг хүнийг ингээ кинонд өрөхгүй найзуудаасаа хэдүүл Endgame үзье гэсэн чинь манай нэг үзсэн найз тэр тэгчдээ шүү дээ хэлчдэг юм. Йоо. Тэр өстө амар урамгүй байдаг те. Үнэхээр маш их уур урсан. Яа, одоо ингэ нөгөө би бас кино үзэхдээ ингээд аяга сэтгэл хөдлөлтөд үзээд яг нөгөө дараа нь юу болох гээд байгааг мэдхийг хүсэж байгаа юм шиг үзээд идэг юм байна. Тэгэн бодлоо мэдж байгаа хүн хажуунаас тэгчтэй шүү дээ. Бүр амар уур урж байгаа юм чи. Хин хэлгээсэн юм гэмээр те. Яг үнэ. За тийм болохоор ер нь киног спойл хийхгүй. Кино ном энтрийг спойл хийдэг хүмүүс бол үнэхээр бүдүүлэг хүмүүс шүү гэдгийг энэ дээр дахин тэмдэглэн хэлмээр байна. За энэ үйлрэлтаа бид нэр кинонуудаа Неон Нуа одоо ер нь хар бараан за дэлхийн 1 2 дугаар дай за тэг түүхэн романтик домгийн ичидийн за бодит үйл явдлаас сэтвэлсэн за тулаанд Дисней гэсэн ер нь иймэрхүү төрлүүд тувааж бэлдсэн юм. Гэхдээ зарим нэг юунууд нь кинонууд нь солигдсон л доо яг ялтчгүй солих шаардлага гарсан байна. За гэхдээ л ер нь бол эрдэм мэдлэг түгээдэг гой сэтгэл хөдлөгдөг ийм кинонуудыг сонгож ярьсан баха гэж найдаж байгаа. За гэхдээ бас нөгөө мэдээлэлд мэдлэг өгч байгаа тэр киног бол түлхүү ярихыг хичээсэн тийм. Улирал маань бол Fight Club гэдэг киногоор эхэлсэн. Тийм үү. Тийм. Цэнгэл маань тэр дараахан орж ирээгүй байсан байна тийм. За Fight Club киногоо би ганууртайгаа ярьсан баха. Энэ кино бол нийгэм гэж юу бэ гэдгийг маш тодорхой харуулсан юм кино. За хүн нийгэмд хит эзэмдүүлвэл юу болох вэ? Тэр нийгэм хүнийг хүнээр нь байлгахгүй. За яг тэр нийгмийн л нэг хэсэг байлгахыг хичээдэг. Тэгээ ийм одоо үзэгдлийн тухай тийм кино байхгүй. За хүн хэцүү байдалд за хүний тарих өөрийгөө аврах гэж яаж ажилтдаг вэ гэдгийг тэр кинон дээрээс харуулж байгаа. Манай хүн ч нийгмээс гадуур байхыг хүсэж эцэг авчиг. Яг нийгэмтэйгээ ингээд зохицож амьдрахгүй болохгүй гээл. Шал дэм юмнууд худалдаж авдаг. Хүн болон авдаг учраас би авч байгаа гэсэн санаа. Энэ юу гэхээр нийгэмд хүн энэ аягийг өргөж байгаа бол чи ч гэсэн тэр аягийг өргөх ёстой гэдэг ийм нэг жоохон хэцүү тийм кино. Тэр нэг тарих яаж ажилтдаг вэ гэдгийг бас маш гоё харуулсан юм кино байгаа юм. За энэ кинонуудын иймэрхүү кинонуудын бас нэг нь бол одоо Shutter Island байгаа. Shutter Island-ыг бас ярьсан. Энэ бас их зөвхөн кино. Нэг өглөөс ирсэн чинь чиний яг өглөөс ирээд бодож исэн амьдрал чинь биш үү яах вэ? Энэ дэр бол юу гэдэг штэ. Би ижил Одмондрын хөтлөгч гэж бодоод өглөөс ирээл Одмондрын офис дээр ирсэн чинь тийм газар байхгүй танихгүй юу? Юу тийм газар байхгүй. Тэгээд бүр юм сонин би хөтлөгч биш зүгээр юм галзуу хүн байгаа байхгүй. Ингээд сэрчүүл яах вэ гэдэг бүр тийм маш гоё юм зохиомжтой юм кино баг. За энэ дээр нэг маш гоё үг гэлтгийг би дахиж хэлмээр байна. Мангас шиг амьд явах эсвэл сайн хүн байгаад өгөх хоёрыг аль нь доор вэ гэж. Аль нь доор вэ? Тий. Ийм асуултыг энэ кинон дээр асуудаг. За бид мөн La La Land гэдэг гайхамшигтай нэг киног ярьсан. Бүр тэр киног ярихдаа ингэ сэтгэл маш хөдөлж байлаа. Даанч харамсалтай манайхан сайн үзээгүй юм шиг үлээ энэ киног. Тийм үү. Тий. Уг нь бол чинь нэлээд алдартай маш том кино шүү дээ. Тийм маш томч төсөл байсан. За энэ киноноос бид маш гоё хайр сэтгэлийг харсан. За мөн карьер ямар чухал вэ гэдгийг харсан. За хоёр улсын ялгаагч мөн харсан. Энд дээр юу хэлмээр байна гэхээр тэр залуу бүсгүй хоёр карьераа сонгоод хайр дурлалыг хоёрдугаар тавиад ингээд кино өрнөдөг те. Тэнгүүд манай нөхцөлд яах вэ гэж бодохоор ер нь хайраа нэгдүгээр тавих байсан болов уу гэж би бодоод байгаа. Тэгээ харамсалтай нэг гэдэг чинь 5 жилийн дараа гэдэг лөө. Тэг 5 жил 3 жил ч үлээ 3 жил хүлээчих боломжтой байсан юм дээр тэгээд карьераа нэг тавьдаг эднэр. За ингэдэг үнэхээр хайртай юм байж тэг өөрийн хүсэл мөрөөдөл тэмүүллийн төлөө
хайраа хоошо тавьчих. Гэхдээ штэ тэр мэдрэмжээ тэнд нь үлдээсэн ч бас гоё юм шиг. Надад бас ер нь тгий санагдсан. Нэг хамт үргэлжлээд дуусах уу үгүй юу хамаагүй. Энэ хороо тэр хайр жинхэнэ хайртай очирч үзээгүй ч хүн байгаа шүү. Тэгэхээр тийм гоё хайрыг бүтээсэн юм чинь тэр бол эцсийн хүртэл явахгүй нь хамаагүй санагдсан. Тийм. Хэрэг эцсийн хүртэл явсан бол дундаа юу ч болоо гэлээ. Бас яагаач гэлээ. Тэгэл тэр яг тэнцэнэ хамгийн гоёороо ингээд үлдээсэн. Тэр дурсамж бол хизээч хөдлөхгүй шүү дээ. Тэр мэдрэмж хизээч хөдлөхгүй байхгүй. Анхны хайр тийм ээ. Тийм. Ер нь бол өхөн хөтлөөл дурсан шүү дээ анхны хайраа. За тэнэг гинэн байсан тэр үе. За тэр бүсгүйгээ тэр залуугаа ингээд дурсцгаан тийм. Тэг хамгийн гоё нас, хамгийн гоё мэдрэмжээр нь хадгалчихж байгаа юм шиг. Тийм тийм. Тэг тэр дурсамжаа би өөрт хадгалнаа гэдэг нь киноны хамгийн сүүлийн ширтэлтээр тодорхойлох харагддаг. Тэр ширтэлт бол ер нь кинонуудын хамгийн шилдэг ширтэлтэй нэг ах шүү. Би энэ кино үзчихэд бараг 2-3 хоног ингээд юм бодоод бодлогошроод амар сонирн байсан шүү дээ. Гоё кино тийм байдаг те. Бодогдуулаад ном гоё кино хоёр ингээд хэдэн өдөр ямаруулаад бодуулаад идэг. Тий. Бас манай урнаа маань үзчихэд миний үзсэн хамгийн шилдэг кино байлаа гэж хэлжлээ. За La La Land өөрөө мюзикл юм. За тийм болохоор ер нь зарим үзэгч нар мюзикл дургу байдаг хандлагатай. За гэхдээ энэ киног би заавал үзээрэй гэж зөвлөмөр байна. Мюзикл кино биш ээ. Энэ бол маш гоё хайрыг өгүүлсэн юм гоё романтик кино юм шүү гэдгийг хэлье. За хит хитэн уянгын романтик кино ярьсан. Notting Hill ярьсан байна. Ghost ярьлаа. Beauty and the Beast ярьлаа. За Legends of the Fall ярьсан тийм. За хамгийн чухал нь би анх удаа Монгол киногоо ярьсан. За энэ бол би ч юм таартай гэдэг кино байсан. Шинэ жилийн урамсгалтай кино учраас яг шинэ жилээс хэдхэн хоног юм ярьсан байна. Оо ямар гоё. Чиний хувьд 10 жил гоё байсан уу? Гоё байсан. 10 жилийн дурсамжууд бас яг л нэг хайрцаг дотор хадгалагдсан байна. Тэгээд нөгөө бүх юм шинэ, бүх юм ингээд айгу гоё дурсамжтай үлдсэн байдаг 10 жил. Тийм. Ер нь хүн болгоных тийм баг тийм. Минийх ч мөн адил ялгаагүй. За тиймгээд хүн болгоны 10 жил маш гоё байдаг учраас энэ кино хүн болгоны зүрхэнд ингэж хүрч чадсан болоо гэж би бас боддөг юм. Яг тийм 10 жилийн гоё хайрын тухай анх удаа бараг бид нар ингэ үзлээ шүү дээ Тийм шүү дээ. Ямар гоё кино вэ гэл тэнд яг нийгэмд байдаг, ангид байдаг хүн болгоныг бас ингэж оруулж өгсөн. Нэг ангид байдаг дөрүүд байж идэг тий. Тийм яг тийм. Яг тийм баг. Тийм очлаараа хүүхдүүд яг байж байгаа тий. Энэ бас яг амьдралд маш гоё ойрхон байсан болохоор хүмүүст маш их таалагдчихсан болов уу гэж бодож байна. Яг үнэ. 10 жил яваадахаар үнэхээр гоё шүү нэр. За энэ киноны маань 40 насны энэ жил тохиож байгаа. 1985 оны кино байна тийм ээ. За Монгол киноноос хит хитэн кинонд дурлан үздэг. Тэрний хамгийн том нь бол энэ би ч юм таартай гэдэг кино. Бас нэг Монгол кино ярьсан байна. Энэ болохоор Монгол хүү гэдэг. Анхны киногоо ярьсан байна тий. Анхны кино. За бас жоохон маргаантай энэ чи яг монголчууд хийсэн үгүй юу? Харин нөгөө тэгдэм байлээ тий. Тий. Гэхдээ л та яг монгол хүмүүс бүх дүрийг бүтээсэн гэдэг нь бол хөдөлшгүй юм байна. За энэ киног би яагаад ярьсан бэ гэвэл хүндэт ахыгаа дурсаж ярьсан юм. Хүндэт ах маань бол Шороотын цэвэний төрсөн хүү байхгүй. Монголын үндэсний радио телевизэд насаараа зурглаач хийсэн. Монгол улсын урлагийн гавь яцтгэлтэн баха. Урлагийн гавь яцтгэлтэн гэж хэлдэг тий. Ийм одоо шагналаар одоо өнгөрөхийнхөө өмнөхөн шагнуулсан. Ийм одоо маш бат гэдэг. Хүндэт ах маань байсан юм аа. Манай юу байхгүй. Аавын ихчийнхэн нөхөр байхгүй. Оо за. Тэгээд надад бас ингээд кино урлаг яаж хийгддгийг, зураг авалт яаж явагддгийг гэдгийг надад бас ойлгуулж өгч ирсэн. Ийм та хүн байсан юм. Чамаг бас нэг кино урлагч шимтгэд хүргэсэн юм ба шүү дээ. Бас тийм. Чухал нөлөө үзүүлсэн гэж хэлж байна. Гэтэ хамгийн чухал нь бол манай аав л та. Надад таах ингээл би биш back to the ирээдүрөө буцсныг гэж үзүүлээл. Тэгэл ерөөсө толгой дотор бүх юм дэлбэрч байгаа. За Beauty and the Beast буюу одоо үзэсгэлэн гоо аратан ба үзэсгэлэн гоо гэдэг кино ярьсан. Миний одоо хамгийн дуртай хүүхэлдэйн кино байсан. Тэгээд кино хийгдсэн. Тэгээд миний дуртай жүжигчин тоглосон гэдэг. Тийш нэрээ те. Энэ киног би бол стабар жаргал дүрийг ярьсан гэж хэлж байна. Нэрээ яг энэ кинонд дэр бол нөгөө хүүхэлдэйн кинонд нь бүр амар дуртай хэд ч үзсэн юм бэ мэдэхгүй тийм дуртай байсан. Тэгэд би яг киног нь гарахад бодсон байхгүй.
одоо тэр эмэгтэй жүжигчин ч юм уу, эрэгтэй жүжигчин ингээд надад тэр хүүхэлдэйн киногоор төсөөлөгдөд ингээд гологдоод сонь санагдахгүй гэсэн тийм байгаагүй. Амар гоё байсан. Тийм, өстой гоё. За хүүхэлдэйн кино сэтгэл төрсөн шиг кинон ч гэсэн үнэхээр сэтгэл төрсөн. Тэгээ ялангуяа хамгийн сүүлийн хэсэг. Бүтээгчдийн нэр гардаг байхгүй юу? Сүүлийн дуу Селен Дион дуулаад сүүлийн дуу яваал тэг бүтээгчдийн нэр гарахад тэнд ингээд ард нь юм зураглал гардаг байхгүй юу? Орхигдсон цайз гараал. Яг тэр хэсгийг ингээд үзэх юм бол киногоо үзэж дуусчаад тэр хэсгийг үзэх юм бол бүр үнэхээр тийм сонир мэдрэмж өгдөг. Хинч байхгүй тэр цайзд. Тэгэхээр яг тэрийг яг энэ киноны тайлбар дээр ярьсан байгаа. Тэрийг та бүхэн маань үзмээр гэж та. За. Үнэхээр гоё мэдрэмж өгдөг шүү дээ. За Legends of the Fall гэж мундаг кино тайлбарласан байгаа. За энэ би нөгөө нэг тайлбараа хийх гэж болчлаа. Чам тайлбарлаж өгсөн байгаа. За хоёул хамтран ажиллаж танилцуулъя. За. За өнөөдрийн манай кино төвх нэвтрүүлгийн хаалтын дугаарыг хамтран ажиллагчаар за манай өдөр бүр шинэ хүрээтэй Төлөө шоу компани хамтран ажиллаж байна. Тэгэхээр Төлөө шоу бол бидний хизээний танил маа нэвтрүүлгүүдийг шинжлэх ухаан танин мэдхүүг түгээн дэлгэрүүлэхээр дэмжиж ажилладаг. Тэгэхээр Төлөө шоу маань гоё шин салбар нээж байгаа юм байна. Даргын салбар. Дарганы тэнд нэг амар гоё ийм том гялцал баригдчихад байгаа шүү дээ. Тэр явдстай үнэн шигтгэж чимэг болсон барилга байгаа. За тэнд болохоор даргын салбарт одоо Төлөө шоугийн салбар маань нэгдэж байгаа. За Франц Бекерийн соёл шинэхэн онцгой тансаг хамт олон улсын үйлчлэгээний шинэлэг орчин мэдрүүлэхээр Төлөө шоу брэнд даргын салбарын нээлттэй 2025 оны 7 дугаар сарын 7-ны өдөр нээлттэй гэж байгаа. Тэгээд энд бүр амар гой санагдаж байгаа нэг зүйл байна. Энд юу вэ гэхээр яг энэ онцгой одоо нээлтийн өдөрт зориулаад та тэнд очиод юм онцгой зөвхөн тэр салбар дээр гарч байгаа амттан идэн амталж үзэн дээрээс нь сонгодог урлаг хийлийн тоглолттой хамт. За нөгөө нэг ус уухтай хүртэл усандаа сайхан үг хэлээд уухаар ус амилдаг гэдэг шиг тий. Ямарваа нэг зүйлийг одоо тэр нь чааш юм. Гэхдээ тэр авж байгаа одоо сонгодог урлагийн гоё мэдрэмж бол танд мэдээж бүх зүйлийг айгу таатайгаар одоо хүн чинь уснаас бүрдсэн гэдэг ба шүү дээ. Тэр нөгөө би дотор байгаа 70% ус чинь жаргаад л идэж явах нэ гэж би бодсон. Сонгодог урлаг хийлийн тоглолт. За Төлөө шоугийн одоо энэ салбарын нээлтэн дээр ирснээр амтыг хөгжимтэй аслуулах юм байна. За тэгээд бэлэгтэй урамшуулал зөвхөн танд зориулагдсан амтад бэлгүүд та 50,000 төгрөгийн худалдаа авалт хийсэн одоо эхний 50 үйлчлүүлэгч маань өдөр бүр шинэ амтад бэлгийг нээх нь байна. Гоё гааз. За тэгээ зөвхөн энэ салбарт л одоо даргын салбарын онцгой нээлттэй зориулсан тусгай жор бүхий шинэхэн амттангууд тэнд гарах нь өөр салбарт байхгүй. За тэгэхээр мэдээж байршил бол даргын салбар нээлттэй хөтөлбөр 25 оны 7 сарын 7-наас 7 сарын 13. Тий, яг наадмын үеэр яг Төлөө шоугийн тэр гоё нээлтэн дээр очивол гоё үйл явдал болох гэдэг шиг юм. Яг үнэ. Бүр жоох хүүхдүүдэд дагуулж чад гоё энэ сонгодог урлаг хийлийн тоглолтыг үзүүлээрээ яг бүтээн хэмжээний тоглолт шиг биш ч гэсэн энэ бол бас хүүхдүүдэд айгүй гоё мэдрэмж өгөх байх. За 75 аруутсны дугаар за эсвэл www.cg TLGC гэмээр гээд одоо дэлгэрэнгүй мэдээлэл аваад ч юм уу лавлаад асууж болноо. Тэг хамтран ажилладаг төлөөжүүдэд баярлалдаг шүү. За баярлалаа. За болсон явдлаа сэтвлэн хийсэн кинонуудаас хамгийн хүнд нь Чернобыль байл. Яагаад хүнд вэ гэхээр уран зөгнөлт кино байгаад тэрэн дээр дэлхий сүрэг шахсан гэдэг. Тим кино ирсэн бол одоо нэг хэрэгтэй. Нэг хэрэг. Гэтэл дэлхий яг жинхнээсээ сүрэг шахсан ийм кино ирж байгаа бол их чухал. Тим кино байсан. Маш их сургамжтай, хизээч мартаж болохгүй, хариуцлага алдаж болохгүй үйл явдлын үнэн мөннийг одоог болтол нууж байгаа гэдгийг одоо тэр киноор бид нар мэдчихвсэн. Тэгээ тэр үйл явдлын одоо муу үр дагавар байсаар л байгаа. Тий. Гэтэл одоо хүртэл өөрсдийг нь буруу биш юм шиг аяглаж тэгээ тийм мэдээллүүдээр одоо бөмбөгцөөр байгаа. Бас харамсалтай үйл явдал болж байгаа. Уг нь ингэмээр байгаа юм. Дэлхийд даяар юу болсон талаараа хэлээд бүх баримтуудаа дэлгээд за ийм одоо сургамжтай үйл явдал боллоо. Ийм алдаа гарч болдгийм байх шүү. Хідүүлээ нийлээд дахиж ийм алдаа гаргаж болохгүй юм байна. Бид ийм сургамж авчлаа гэд дэлхийн нийтээр зарлаад бүгдээрээ гоё ингэж суралцах хэрэгтэй байтал. Харин ч эсэргээр нөгөө өөр улсын засгийн газрын байгууллагаас энийг дэлбэлсэн гэдэг ийм одоо хуурамч мэдээлэл бас нотлох гэж оролдож байгаа нь бас харамсалтай. Би хамгаалах гатал ядаад байгаа болохоос нүглийн зөвшөөрч чадахгүй те алдаа дутагдлаа. Тий. Ийм бас нэг юм жоохон тэрийг бас бид мэдэж авлаа л да энэ 5 ангитай киноор яг юу болж исэн тухайн үед гэдгийг биднэрт бүр ингээд сэтгэлд хоногштол ойлгуулж чадсан. Маш сайн мэдээлэл өгсөн. Ийм кино болж байгаа. Сайн ч кино тий. Сайн кино. За энэ талаар маш сайн мэдээлэлтэй болж
хариуцлага алдвал, худал хуурмаг ихтвэл, хүчирхийлэл дунд та хүмүүс ажиллавал юунд хүрэж болтгийг бид нэр маш сайн мэдчих авлаа. Яг болсон явдал шүү байна. За дээрэс нь Beautiful Mind гэж гоё кино ярьсан байна. Argo бас ярьсан байна. За Argo гэдэг бол Америк нэгдсэн улс өөрсдөө болог гэж харуулах гээд тэгээд бүтлгүүцсэн ийм үйл явдлын тухай кино байгаа юм. Бид нэр ийм баатарлаг үйл явдал хийчлээ гэж хэлсэн чинь тэр нь Америкт биш Канадад байсан байхгүй. За түүхэн киноноос гэвэл дэлхийн 1-2 дугаар дайны үеийн Life is Beautiful гэдэг кино ярьсан байна. Байлдагч Райныг аварсан гэдэг кино ярьсан байна. Сүүлчийн эзэн Last Emperor ярьсан байна. За Kingdom of Heaven 19-17 зэрэг кинонуудыг ярьжээ. Энэ кинонуудаас хамгийн харамсалтайг дурдах юм бол ер нь байлдагч Райныг аварсан гэж хэлж болох. Бүх зүйлээр ашигладаг байсан. Тэр жилд энэ киног үзэх кино байгаагүй. Гэтэл жилдэг киног өөр кино авсан шүү дээ. Харин гэхдээ энэ киног бид нар үзчихэд Стивен Спилберг ийм гоё тулаантай гоёч байх. Ийм тулаантай киногоос найруулж чаддгийм байна гэдгийг мэдж авсан. Спилберг мань энэ киногоор харин Оскар хүртсэн байна. За бодит явдлаас сэтүүлсэн болон та ийм түүхэн киноноос гадна бид нар домгийн төрөлд орох, домг ээжидийн төрөлд орох хэд хэдэн кино ярьсан байна. За Troy гэдэг кино ярьж. Константиныг бас ярьсан байна. За Game of Thrones буюу хаан ширээний тоглоом тийм. За мөн Harry Potter-ыг ярьсан байгаа. Game of Thrones хэдэн зураг ярьсан. Нэг л зураг ярьсан юм аа. Тийм үү? Болж гин үү? Би нэг юм заавал хэлэхгүй бол болохгүй юм. Нилийн дутуу ярьсан. Би бол хүлээн зөвшөөрнө энийг. Гэхдээ бидний нэвтрүүлэгчэнд хугацаатай шүү дээ. Тэгээд тухайн хугацаанд өгсөн хугацаанд бид нар мэдээж 1 минут 1 секунд алгасгүйгээр мэдээлэл одоо ингэж өгсөн байгаа. Гэхдээ л тэр чинь хамаагүй дутуу байгаа шүү дээ. Өгсөн хугацаанд л энэ шүү дээ гэж дууснаа. Тийм. Гэхдээ ер нь яг энэ хугацаанд ярьсан мэдээлэл зөндөө их байсан боловч тэр нь финүүдийн хувьд хангалтгүй. Үнэхээр хангалтгүй. Надад ч хангалтгүй байсан гэдгийг хүлээн зөвшөөрнө. Harry Potter хэдэн дугаар ярьсан? Harry Potter 2 дугаар явж. Бас ч хийжтэй. Тийм манай агийн маань би заавал ярих хэрэгтэй гэсээр хагаад Дайраад л орсон. Дөрүүдийн цаана гэдэг юм дугаар хийсэн байна. Тэр гоё ялсан тий. Гоё. За харин Game of Thrones дээр бид нэр 4-р улирал дээр цуврал хийхээр ер нь төлөвлөж байгаа. Зөв. За ичидийн киноноос гадна бас Disney-ийн кино ярьсан байна. Тэгээд нилээд хэдэн хүүхэлтэйг ярьсан байна. Ер нь бол хүүхэлтийн кино зүгээр хүүхдэд үздэг гэж ойлгож болохгүй. Ястаа үгүй шүү дээ тий. Томчууд ч гэсэн үзээд одоо ухаарлыг аваад мэдээллийг авч одоо хангалттай тийм гоё кинонууд хийдэг. Ихэнх үзэгчд нь хүүхэд байдаг учраас хүүхэлдэйн кинонууд маань хүмүүжилт нөлөөлөх, агаар шатны мэдлэг олгох, одоо мэдээлэл өгөх юм хэлбэг. За Wall-E, Finding Nemo, Inside Out, Lion King гэдэг кинонуудыг ярьсан байна. За энэ дундаас би Wall-E гэдэг киног бүр заавал онцлохгүй болохгүй. Үүн дээр энэ кинон дээр дэлхийгээ хайрлахгүй бол юу болох вэ гэдгийг маш сайн ойлгуулж байгаа. Бид ганцхан гэртээ гэдгийг маш сайн ойлгуулж байгаа. Өөр хөлбөр, Б вариант, өөр гариг гэж байхгүй. Гэтэл бид яадаг вүлээ? Гэрээсээ гараад хүний юм шиг ханддаг тий. Хүний юм шиг ханддаг. Хувиа ичдэг. Яг байна. Их дэлхийгээ хайрладаг. За тэгвэл энэ дээр нэг юм хэлэхэд гэрээсээ гараад таны орц, таны байр, таны хот, таны улс ингээд энэ дэлхий бол таны гэр юм а гэдгийг байнга санаж авах хэрэгтэй. Бид нэр гэрээ яаж хайрлаж хангалдаг вүлээ? Яг тэрэн шигээ энэ дэлхийгээ хайрлах ёстой гэдгийг энэ Wall-E гэдэг кино бүгдэнд нь үг нь ойлгуулах гэж хийгдсэн кино юм. Супер кино гэж нэг хэлмээр байна. За бид хоёрын ярьсан Inside Out гэх кино байгаа. Бас л хүүхэд байтугай том хүмүүс үзэхэд маш тохиромжтой, ухаарлаа хайрладаг. Юу тийм хөөрхөн кино тийм шүү. Стабар үнэхээр тийч жаргаж үзсэн гэж ярьдаг. Би ч уг нь ингэж хэлэх дургуултай. Гэтэл үнэхээр гоё тийм. Яг тийм мэдээлэл гоё юм өгдөг тийм. Мэдрэмж өгдөг тийм. Яг үнэ. Наад жаргал өдөр гоо хоёр цогтой байж хүн болдго юм шүү гэдгийг энэ дээр харуулж байгаа. Маш гоё кино. Сонссон чи бас маш олон кинонуудыг нөгөө би ч сүүлд орж ирсэн учраас яригдаагүй юм байна. За тэгээд орсон кинонуудаас бас Inside Out бол бүр нэг юм сэтгэлд үлдсэн. Өмнө нь ингээд үзчихлээсэн мөртлөө манай кино нэвтрүүлэгт орно штэ гэж бодсон чи бүр илүү гүн ойлгосон ч юм уу. Тийм гоё кино байсан. Мэдрэмжүүд нь гоё. За бас их хөвгөлтэй шүү дээ тий.
Эсвэл нөө puberty гэдэг тавч гараад ирдэг. Бэлгийн байжилтын тий. Тэрэн дээр угсаа ингээд мангар олон тавчулцдаг тий. Бид нар одоо тийм олон тавчтай л байх нь. Ах төрхтэй ганцхан тавчтай тарч байгаа шүү дээ. Хөөхөн. За хүүхэлдэйн киноноос гадна мөн инээдмийн болон амьтдын тухай хэд нэг киног ярьсан байна. The Mask гэдэг киног ярьсан. За нийгэмд зориулсан маск авчих юм бол чи ямар хүн байж болох вэ гэдэг энэ киноноос бид нар хардаг. Уг нэг маск зүгээд байгаа хэрнээ. Яг нийгэмд зориулсан тэр үл үзэгдэх маска аваад яг өөрийнхөө байгаа тийм хүний тухай ийм кино байна. Truman Show гэж бас маш мундаг кино гэсэн. Би багтаад тэгж боддог байсан. Нэг хэсэг бүр юм жоохон өвчтөй байж юм болоод энэ тентээс камер наваа бичээд тааж магадгүй. Тэгэд зургатаар гаргаад ивэл яах вэ? Гэт нэг ийм нэг сонир ямар уран сэтгэмжтэй тий бүр бодчихдээ. Тэгсэн чинь ийм кино гараад ирсэн чинь хүүши миний санааг болохалчих. Яалтчгүй намайг биччихсэн байх гэдэг. Яг тэнгууд за ер нь олон хүн гэж бас боддөг юм байна да гэж та бодчихлаа тэр жоохон багтаа. За мөн инээдмийн гэвэл Rush Hour Jackie Chan-ийнхаа гоё киног ярьсан. За гэртээ ганцаараа бас ярьсан байна. Ямар гоё. За нэг киног онцлохгүй байхын аргагүй. Энэ болохоор хамгийн үнэнч кино нохооны тухай Hachiko гэдэг киног ярьсан байна. Харамсалтай нь энэ нэвтрүүлэг маань Hachiko киног ярьсан энэ нэвтрүүлэг маань дууны асуудлаас шалтгаалаад жоохон чанаргүй болцсон дээр бол хүлцэл өчмөр байна. Тэрэн дээр нэг манай камерны дуу зөрөөд нэг жоохон сонирн болцсон юм аа тэр. Тийм үү. Гэхдээ нохон тайртай, натан тайртай хүмүүстэй зориулж маш гоё би бүр ингэ сэтгэл хөдлөлч тэр киног ярьсан. Би ч өөрөө нохоотой байсан шүү дээ. Тэгэл нохоогоо бодоол, тэр киног бодоол. Энэ киног үзээд би өстө бүр даруутлаа уйлжсэн. Ер нь уйлтлаагүй хүн байхгүй байх. Мөсөн зүрхтэй л биш бол заавал уйлдаг юм. Тэр сүүлс нэг ихнэр нь хурж ирэл. Би дараагийн галт тэрэг хүртэл чамтай хамт сууж болох уу гэлтэхтэн ёо. За хамтан тэр дундаа нохоо таныг яаж хайрладгийг нохоо муур зүгээр нэг хамтан биш. Танаа гэр бүлийн гишүүн. За та түүний хувьд бүх ертөнцийн юм а гэдгийг энэ кинонд бүр маш сайн харуулж байгаа. За тэгээд нохоо бүх сэтгэлээрээ хайрладаг. Таныг баян байна уу, ядуу байна уу, нийгмийн ямар давхар байна. Та ингээд юу хоолтой юу, хоолгүй юу хамаагүй. Таныг хайрлахаар шийдсэн л бол тэр нохоо хайрлал бол. Хэвээ нохоо бол үнэхээр хүн төрөлхтөнд төгсөн бэлэг юм гэж би хэлмээр. Яг үнэн шүү. За энэ киног би хүүхдүүдтэйгээ заавал үзээрэй гэж зөвлөмөр байна. Хүүхдүүд энэ киног үзчихэд амьтан яаж хайрладаг юм бэ? Амьтан биднийг яаж хайрладаг юм бэ гэдгийг ойлгодог. Би бас нэг жоохон дүүтэй бас зөвлөжлээ. За хамтран ажиллагч танилцуулъя. За манай дараагийн хамтран ажиллагчаар манай кино төвх нэвтрүүлгийн хаалтын онцгой дугаарын хамтран ажиллагчаар за Баян зүрх дүүргийн 16 дугаар хороо одоо хуванцрын хаягдлгүй жишг хороо болж байгааг одоо та бүхэндээ дуулгахад таатай байна. Тэгэхээр энэ хуванцрын хаягдлгүй жишг хороо гэхэр бүр цаанаасаа гой сонсогдож байгааз. За MCS Coca-Cola компани маань 2030 он гэхэд одоо борлуулсан бүтээгдэхүүн болгоныхоо тоотоо тэнцвүүц одоо хуванцрыг дахин боловсруулах зорилго тавьсан байна. Тэр Coca-Cola-гоос гарч байгаа тэр бүтээгдэхүүн тэр хуванцар бол маш их байгаа шүү дээ, тий. Тэрнтэй тэнцвүүц хэмжээний одоо хуванцрыг дахин боловсруулна гэдэг бол нийгэмд хийж байгаа энэ маш зөв бодлоготой компани байна гэж бодогдоод би бүр бусад компаниуд жишээ аваасай гэж бодож байгаа. Яг үнэ. Энд бид ямар хэмжээний одоо хуванцар гаргасан тэрийгээ бид нар буцааж аваад их дэлхийгээ хайрлана гэдэг ийм одоо маш зөв юм хандлага юм. Яг үнэ. Хүмүүс нэг ашиг олж болно. Тэр компани өргөчөнд тэлж болно, хязгааргүй баяжиж болно, яаж ч болно. Гэхдээ нийгмийн хариуцлага гэдэг юм аа. Их дэлхийгээ хайрлах юм аа. Заавал хийх ёстой. За хийхгүй ч байж болох байхад энэ бол маш ухамсартай үйлдэл байна гэж бодсон. За эднийх маань болохоор одоо хуванцар дахин боловсруулах TML үйлдвэртэй хамтран улс орон даяар Сундааны хуванцар савыг анхдагч их усүрээс нь цуглуулах ажлыг одоо 22 оноос хойш тэгээ 3 жилийн хугацаанд өрнүүлээд байна. Тэгэхээр олон нийтэд хогоо ангилан ялгах, дадал хэвшил суулгах, за эдийн засгийн зөв гинжээ хэлхээ үүсгэх энэхүү ажилд оролцогч талуудын дэмжлэг хамтын ажиллагаа ихэхэн шаарддаг тул одоо төр, хувийн хэвшил, иргэдийн 3 талын оролцоотойгоор Баян зүрх дүүргийн 16 дугаар хороог хогоо ангилан ялгадаг жишээ хороо болгох ажлыг эхлүүлж байгаа. Тэгэхээр одоо нэг ийм хог ангилж хийдэг хогийн савнууд ингээд гарчаад байгаа шүү дээ тий. За тийшээ ингээд хүмүүс маань ухамсараар ангилаад хийн. За ангилсан хогийг
ямар ч ангилалгүй ачаад аваа явчих юм бол тэр бас юм үр дүнгүй ажил болохгүй тийм. Ер нь тэгдэг юм. Ер нь л тэгээд байгаа. Тэгэхээр энэ жишг хороо өөрөө тэр одоо маш одоо ингэж ангилж ялгах юм аа, ингэж авах юм аа, эндээс авч яваад одоо энэ компани ингэж боловсруулах юм аа гэдэг жишгийг тогтоож иж бас бусдын жишээ аавна. Тэр нь л маш гоё үйлдэл болж байгаа. За энд нийтдээ 22,000 иргэн ажиллаж амьдардаг юм байна. 16 дугаар хороонд Баянзүрх дүүргийн. За хогоо англи ялгах, дадал хөвшил суулгах одоо шат дараатай сургалтын эхний ээлжийн зохион байгуулаад тэгээ боловсролын байгууллага одоо юу гэдэг сууц өмчлөгчд гэл ингээл хүрч чадах хэмжээндээ л одоо мэдээлэл хүргэж ийн л дээ. Тэгэхээр яасан бэ гэхээр ингэсэн байна. Мягмар гариг болгонд одоо хуванцар дахин боловсруулах TML үйлдвэр өөрийн цуглуулгын машинаараа хорооны 5 цэгээс цугларсан усундааны хуванцрыг татах ажил эхлүүлж байгаа юм. За одоо тэнд цуглуулж байгаа таваачаад өчгөн 7 хоног болгон авч байгаа учраас хүмүүсийнх ингээ бөөгнөрөд тахгүй. За тэгээд та бүхэн TML үйлдвэрийн цуглуултын албатай холбогдоод за энэ надад 2 шуудаа хуванцар байна аваач гэх юм бол 76 10 77 11 энэ дугаарлаа холбогдоод хуванцар болон лаза хүлээлгээд өгч. Ингэнгүүт л та одоо энэ маань очиод хаач ямар ч хогийн цэг дээр ингээд тог болоод хэвтэх юм гэж бодохгүйгээр за би нэг дахин боловсруулж ийн би ихтлгээдээ одоо хувь хүнийхээ хувьд одоо хариуцлага хүлээх хэмжээний үйлдэл хийж гинэ гэж бодож болох нь. 76 10 77 11 өөр одоо Баянзүрх дүүргийн биш байсан ч аваачиж өгч болохоор байгаа зү. Тий. Энэ маш юм зөв юм үйл ажиллагаа юм л та. Хуванцар чинь байгаль хичнээн хортлоотой гэдэг байл. Ингэж уус чалга болохгүй ч нэ жилээ. Тий. Гэт бид хэрэглээд дууссан тэр хуванцрын хаягдал одоо тэр хэрэглэл байдаг тий. Тэрийгэ дахин боловсруулад бид нар хувц хүртэл хийж чадчих. Зам барьж чадчих. Ингээд ингээд байнга ингээд байж идэг ийм дөө бүтээгдэхүүнүүд хийчих юм бол тэр чинь дэлхийг хайрлаад дэлхий дээр тэр хуванцрын хаягдал одоо үүсэхгүй байх юм шүү дээ тий. Далаа дээр ямар хэмжээтэй ч л маш их хэмжээний хуванцар хөрвүүлэгдсэн байна. Тэр бол үнэхээр харамсалтай. Тэр одоо далайн амтд яаж одоо зовж байгаа вэ? Тэр амд нь очиод тэгэлдчихэд бид нар ч авч чадахгүй байхгүй. Тийм шүү дээ. Одоо бид нар шиг гар хөлтэй байгаа шууд ингээл маш их зовлон үүсгдэг шуу тий. Энэ нөгөө хөл мөлөнд нь хог орооцолдсон хөл мөлний тэнтэйсэн цус гарцсан энэ шуу явж байгаа шүү дээ. Үнэхээр өрөвдмөр. Тэгэхээр нөгөө бид нар 7-8 тэрбум хүн амьдраад тэгээд бүгд өдөр болгоно нэг ундаа угаад ийн гэж бодоход л тэр хог хаягдлал дийлжшгүй. Тэгэхээр энэ дэлхий тэрийг бүгдийн шингээгээд авчихгүй. Тэгэхээр тэрийг боловсруулад дахин боловсруулад хэрэгжилж чадчихвэл тэр өстө хамгийн ухаалаг үйлдэл болох гэдэг байгаа байхгүй. Ийм ухаалаг одоо үйлдэл хийж байгаа. Одоо гаргаж хэрэгжүүлж байгаа MCS Coca-Cola баярлаа. Баярлаа. За бид шинжлэх ухааны уран зөгнөлт кинонууд болох Avatar, Dark Knight, Terminator, Matrix, Iron Man гэх зэрэг кинонуудыг ярьсан. За бүр Terminator, Matrix хоёрыг бол хооронд нь хольж байгаа. Тийм үү? Ярьсан ба. Дураараа юм болчих. Тэр бол жоон дураараа юм болсон. Гэхдээ яг ингээд хоорондоо ингээд холбогдоод байсан нэг хөөрхөн байхгүй юу? Яг ингээд зохиолын дагуу нэрэл холбогдож болохоор юм биш үү гэдэг ийм зүгээр л нэг таамаг үзэгч нарын зохиосон фэнүүдийн зохиосон тим юм одоо хойлоод ярьсан. Гэхдээ яг ч бүр ингээд эн чинь юм байхгүй юу гэж албаар зүтгүүлээгүй л дээ. Зүгээр л хошин маягаар тэгж ярьсан байгаа юм. За зарим кино нь болохоор худал pseudo science мэдээж гарч байгаа. Гэхдээ тэр киног үзсэн хүүхэд төмөр хүн яаж нисээд байгаа юм бэ гэдгийг асууж эхэлсэн цагаас шинжлэх ухаан руу ойртож эхэлж байгаа байхгүй юу? Тийм болохоор энэ кинонод маш чухал юм. Одоо Америкийн комик номоос сэтгүүлсэн кинонууд ч үү дээр чинь. Тэр комик номнууд хүүхдийг шинжлэх ухаан руу бас хөдөлдөг. Яаж энэ шинжлэх ухааны Iron Man яаж нисээд байгаа юм? Энэ төмсгөл нь яаж ажиллах юм гэдгийг ингээд хүүхдүүд асуугаад эхлэх юм бол цаад учир нь олох гээд ингээд өөр судалгаа хийж эхэлдэг байхгүй. Тэгэхээр энэ кинонуудыг хүүхдүүдтэй ер нь үзүүлж явах хэрэгтэй. Чи одоо нэг юм супер баатрын кино үзэх тахтай байт ингэж зээжилж болохгүй. Ямар гоё санагдчих. Нэрээд юм биш үү? Тэр нөгөө хүүхдийн тэр ертөнцид одоо ямар ч гэрэлгийг ингээ орж ирж байгааг бид нар мэдэхгүй те. Юу ч судлах хүсэл төрж байгааг мэдэхгүй. Ямар гоё. Тийм. Жишээлбэл 94 ботсон кинон дээр зөндөө алдаа гардаг. Тэгээ би тэр кино үзчихэд ийм алдаанууд байж таа гэдгийг олж харснараа би бас ингээ шинжлэх ухаан руу ойртож байгаа байхгүй. Яг үнэ. Тэгэд өөр юмны бас алдааг олж харах гэдэг. Анзаарах гэдэг ингээд байгаад шүү дээ. Ингээд энэ мэдчлэн нэг киноноос нэг л мэдээлэл авчих юм бол тэгээд цаашаа шал өөр болдог байхгүй. Гэдгийг бас одоо дурдмаар байна. За ингээд төгсгөлт нь одоо баг хүн болгоны дуртай The Green Mile ногоон бүстэй. За 6 дахь мэдрэхгүй Leon гэж бид нэрлэдэг. Leon the Professional гэдэг кино ярьсан. За Shawshank Redemption-ос ярьсан. За мөн нэг маш аимшигтай кино ярьсан. Old Boy гэдэг кино ярьсан байгаа. За Shawshank-ыг бас
2 дугаар хиймээр байсан боловч үнэхээр амжилсангүй. Яг 1 дугаар дээр багтахгүй кинонод бас зөндөө орсон. Тэдний нэг бол ялтчгүй Шошанк байлаа. Энэ киноны үг бүр нь ухаарл философи өнөртөж байдаг. Энэ бол маш мундаг зохиол. Ихэнх шүү дээ. Стивен Кинг зохиол шүү дээ. За үгийн цаатах утга гэдгийг тэрүүгээр 1 дугаар хийх юм бол бас маш гоё дугаар болох байсан. Уг нь тэрийг хий гэж байлаа бодож байсан. Хоёул хэд хэдэн кинон дээр бодсон юм биш үү? Тийм, даанч амжсангүй. Амжтгүй юм байна те ер нь. Жишээлбэл нэг нь дуртахад Brooks was here гэдэг Brooks энд байсан гэж бичээд ярьдаг шүү дээ. Тэр бол зүгээр л тэр хүн насаараа шоронд амьдарсан. Гэхдээ би хүний ертөнцид амьдарч ийсэн шүү гэдгээ ядаж модон дээр ч болтгоос хийлээд тэр хүн одоо өнгөрч байгаа. Тийм тий. Өөрийгөө тамгалж байгаа гэсэн юм санаагаар бичсэн болов уу гэж бас харагддаг. Гэх мэтчлэн Шошанкийн яг тэр гоё цаад утга санаануудаар 1 дугаарыг би 4-р улиралтаа бүр хийхгүй болохгүй байна. За ягаад 4-р улирал гэдээ яриад байна вэ гэвэл манай 2-р улиралтаар ингээ 50 кино ярьсан бол 3-р улирал маань жүжигчдийн намтраар хийгдэг. За энэ жүжигч нь яаж энэ оргилд хүрсэн бэ? Сургамжуудыг Азийн тэгээд уруудл юу гэдэг өсөлт бүгдийг ярих. Ийм дугаар. Зөвхөн кино тийм кино жүжигчин гэдэг талаас нь биш тэр хүний хувийн амьдрал намтар түүхээс нүрт ярих юм тий. За тийм болохоор 2-р улиралд 3-р улиралд юу кино ярихгүй бах. 4-р улиралд харин яг кино түүх маань энэ форматаараа эргэж ирэх болно. За ингээд эцэст нь би дараах хүмүүст талархлаа илэрхийлмээр байна. Цэнгэлдээ мэдээж баярлалаа. За манай Амраа ах байна, Зулаа байна, за манай Хасаа маань байна, Цандаа, Бэлгүн, Амина, за Дэгийн нартаа үнэхээр их баярлалаа гэж хэлье. Яг ямар кино ярьж байгаад тохируулаад би ингээ хүмүүсээс хүсэл тавиад тэгээд хамтдаа орж исэн байгаа тийм. За ингээд энэ хүмүүстэйгээ 2-р улиралтаа хамтран ажилласан та бүхэндээ маш их баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За би бас одоо кино төх нэвтрүүлэгтээ батагаа ордогтоо маш их баяртай байна. Баярлалаа. Баярлсанд баярлалаа. За дараагийн одоо 3-р улирал маш сонирхолтой байх болно. Тэгэхээр би бас нэг урлагийн хүн учраас надад чиний харж байгаа үнцгч юм надад аягүй гоё бас шин нээлтүүд гоё кино илүү шимтэж үзэх үд хаалга болж өгдөг. Тэгэхээр маш их баярлалаа. За баярлалаа зинглээ. За ингээд шинжлэх ухаан танин мэдхэн Одмон Дөрсөвөг үзэх сонсогчид та бүхэндээ кино төх нэвтрүүлгийнхаа хаалтын онцгой дугаарыг хүргэлээ. Та бүхэн нэвтрүүлгийн NTV телевиз болон Одмондор радио 83.3 107 гэсэн хос толгойноор хүлээн авч сонслоо. За энэ удаагийн нэвтрүүлгийн маань шинжлэх ухаан танин мэдхүйг түгээн дэлгэрүүлэхээр өдөр бүр шинэ үрээтэй түлээ шүү. За мөн MSS Coca-Cola дэмжиж ажиллалаа. За хөтлөгч Инхбат Цэнгэл баярнаар байлаа. Дараагийн улиралд уулзлаа. Тэр баяртай. За бай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондор сувг нь энэ мэдчлэн таны мэдхгүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондор нэр дээрх Худалдаажлын банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандуулснаар Одмондор сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.